Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Энэ явдал одоогоос 10 жилийн өмнө болжээ. Доорх зүйлийг өгүүлэгч Тайванбаатар угаасаал Улаанбаатар хотын унган хүүхэд тул ийш тийш явж элдв ажил хийж байгаагүй гин. Харин зах зээлийн ширүүн нийгэмд шидрүүлээд эхлүүтээ өөрийн ирэхгүй янз бүрийн юм хийж эхэлсэн бөгөөд гар ажил хийж үзээгүй танхил залуу нэг л мэдхэд хот хөдөг холбосон нэхий ширний чэнж болчихсон давхиж явсан байна. Гэтэл нэхий шир хаан их орныхоо 4 зүг 8 завхсаар тэнэж явхдаа нэг удаа ихэд учир битүүлэг зүйэлтэй учирсан гэдэг. Хаврын хүйтэн хавсраг хавирга нэвтлэх шахсан нэгэн зэрэмгэр өглөө хээр хонож хөлдөх шахсан Тайванбаатар хамт явсан 2 залуутайгаа хар эртээр нэг айлт буужээ. Тэд зээл 130 машинтай Увс аймгаар хэд хоног хэрэм бидэж явсан бөгөөд зүүн хангай сумын нутаг ор бөөгүй юу цасан шамрахтай таарч төөрөд хээр гадаа хонож мөнгөнөж явсан дээр. Тэднийг ороход гэрийн эзэгтэй дөнгөж босоод цай үйгээд сууж байжээ. Харин гэрийн эзэн тэдний бараанаар орноосоо өндийн дээлээ нөмрөд зөрөг шахуу гарсан байна. Хээр хонож үхтлээ бээрсэн 3 залуу гал бараадан бөөгнөрч хeel шөөхнөд суутал. Гэрийн эзэн гаднаас сүртэй гихч уулга алдан орж ирээд энэ муу халтар жингэр шүнжэнгөө хуцаж хонсон. Сайн намайг гартал сүрхий боргоо доод жалгаруу гүйгээд явчихлаа. Та нартай чон нохоо таараагүй биз гэж асуусан байна. Тайванбаатар тэргүүтээ залуус. Бид төөрч мөнгнө танахыг тойрч хонсон байхаа. Нохооч нь биднийг чимээрхэж хутсан байлгүй. Янз бүрийн таараагүй. Гэтэл мөн өөх айлын том хүү болсон хувцлах зур. Манай нохоо машин тэрэг рүү хуцаж сүйд болдоггүй маа. Би өчигдөр орой морой доод жалганы цаан чөдөрлөд орхисон юмсан. Очиж үзье. Чон нохоо барьчихсан юм биш байгаа. Гэд гэрээс гарахад аав нь. Нэрэтэг хаврын тарчиг мал хийцүү шүү. Гэд хоцорчээ. Гэтэл удалгүй нөгөө хүү. Аваа. Доод жалганд нэг амир юм байна. Гэсэр гүйх шахуу орж иржээ. Сэрэгт явах шахсан дэнхгэр залуу санд мэнд гүйн орж ирэхэд хинч зочиж таараа. Гэрт бай гэсэд ихэд гайхан бүгд хэрэг дурлан соврон гарц гажээ. Гэрийн эзэн хотонд дуугардаг том хар бууга аван нөгөө дүүлээсээ төрүүлэн майрганаж нөгөө хэд ч араас нь гүйх шахуу алхсаар жалгын ихэнд хурч очвол жалган дотор нэг том хар юм нэвсийн хэвтэж буй үзэгдсэн байна. Тэр хотны 2-3 нохой сахиж байгаа ч шууд ойртон очихоос айсан нэлт. Жалганы аман дээр генэн байх бөгөөд хэрэг шувуу тойрон эргэлдээд нэг л биш байва. Олуулаа яваада эрдсэн залуус нөгөө зүйл рүү дүхэн жалга уруудан очтол нөөх нэвсгэр хар зүйл өндийх шиг болоод гинэтхэн манан адил замхран алга болжээ. Харин түүний оронд газарт хөлд орж байгаа бололтой жаахан хүүхэд шороогоор тоглоод сууж байсан аж. Үүнийг хараад мэл гайхаж цэлх хөхөрсөн хүмүүс нэг хэсэгтэй хөдөлж чадсангүй. Хийдими биенээ харж баахан зогсоод нөгөө хүүхэд часхийн орилох үед цэхээ авцгаан ойртож очоод бууны бөксөөр хатгаж үзсний эцэст бэйтэй бодтой хүн болохыг мэдэн гэрт авч ирчээ. Гэвч хингэгч хүний юун хүүхэд болохыг тэр хавийнхан гэлж мэдсэнгүй. Тайванбаатар тэр айлд хоол цайдж уусан болоод бушуухан хөдөлсөн бөгөөд юу болоод өнгөрсөн талаар хамт яваа хүмүүстэйгээ янз бүрээр яриад л өнгөрчээ. Ингээд хэдэн өдөр хаасайгүй явж баахан нэхий шир цуглуулаад буцах үедээ нөгөө хүүхэд яасан бол гэж ярилцсан нөгөө айлд дахин ирсэн байна. Гэтэл энэ удаа тэдний хугархаа гөлтөө нэг залуу нэг хүүхэн хоёр ирчихсэн хэд хоногийн өмнө жалган дотор байсан хүүхдийг тавиран сууж байсан байна. Яагаад ч юм бэ? Эднийг хараад Тайванбаатарын дотор ар засгийн буцан гарах шахсан ч гэрийн эзэн. Та нар хүрээд ирдэг мөнч сайн боллоо. Их хачин болоод байна гэхийг сонсоод өөрийн ирэхгүй зог туссан байна. Гэтэл гэрийн эзэн тун хажирхалтай зүйл ярьжээ.
Хүүхэд жалганд байсан тэр өдрийн урд орой хагархай хэмээх газарт бяцхан хүүгийн аав холын хамаатны даз очлохоор хүүгээ дүүрээд морьдо явж байжээ. Тэр хүү хагархай гэдэг газарт 1905 оны үед газар хөдлснөөс 360 гаруй километр үргэлжилсэн том ангал үүссэн юмсан ч. Гэтэл хүүгээ дүүрсэн залуу яг тэр ангалын ирэмгээр явж байх үед гэнэтхэн их хуй босоод юу ч үзэгдэхэ болжээ. Харин залуу нэгэнтээ сэхэн харвал аль хэдийн эмнэлэгт ирчихсэн байсан бөгөөд хүүн байсангүй. Яагаад энд байгаагаа асуутал эмч нар чамайг хагархайн тэнд ухаан алдаад унчихсан байсныг хүмүүс олж эмнэлэгт авчирсан юм. 2 хоног ухаангүй байлаа. Мориндо чирэгдсэн бололтой байна. Нэг хөлч нь хугарч гэмтсэн. Толгой тархин дааж гэмтэл авсан байж мэднэ. Гэцгээсэн аж. Залуу тэднээс хүүгээ асуусан ч мэдэхгүй гэснээс өөр юм хэлсэнгүй. Залуу юу болсныг бодоод олсонгүй. Осолдохгүй нар шингэж байсныг санаад жаахан төөрөөд мөнгөнөж явтал нэг хүн нэрээр нь дуудах шиг болсныг санджээ. Тэрч байтугай өнөө хүл мэдэгдэх зүйл хүүхдийг нь хүртэл дуудаад байсан санагдсан байна. Харин үүнээс хойш юу болсныг яаж ч бодоод олсонгүй. Ингээд хөөрхий залуу хүүгээ алга болсон тухай хэлж бөөн эрэл сурал эхлүүлжээ. Харин хачирхалтай хүү тэр үед нөгөө айлд байж байсан байгаа. Тэр хүүхдийг хэн тэр жалганд авч ирснийг хинч мэдэхгүй. Хүүгийн ээж нөхөр хүү хоёроо хагархайн тэнд явж байгаад алга болсныг мэдэнгүүтээ тэр хавар өчнөө ирж хаан нутгийн устай уулзсан бөгөөд нутгийнхан бараг хагархай хэмээх тэр газрыг гүйдэлтэйгээд тэр ангал үүсэх үед завсарт нь олон хүн орж өгсөн. Орой өдөш дүүгээр явхад хүнийг нэрээр нь дуудаад байдаг. Танай нөхөр хүү хоёр жалганы ёроолд унсан байх гэж байсан байна. Гэвч тэр сураг ажиг тавьсаар нөхөр хүү хоёр нь 2 сумын нутаг салаад оччихсан байгааг олж мэджээ. Тэгээд ирж хайсаар ирээд байсан тэр юмсан ч. Энэ хүү явдлыг чөтгөр шоломтой холбоод хэзүүч бүхэл бүтэн нэг сум алгасан хаягдсан хүү ямар ч гэмтэл бэртэлгүй байсан сонио. Мөн түүнийг хэн тэнд аваачсан нь ч мэдэгдээгүй ажээ. Хоёр. Энэ явдал Хангайн аймгийн захын нэгэн суманд болсон гэдгээ. Тухайн үйл явдлын гол баатар буюу чөтгөр болсон гих бүд жавна бодит хүн бөгөөд өр хүүхэд нь өдгөө ч ус нутагтай амьдран байгаа тул аймаг сумын нэрийг нууцлав. Сумын уран сайханчдын концерт эд дундаа орж сумын төвийнхэн нэжгэнтэл алга ташин номер бүрийг нь дахиулж байв. Тэгтэл сумын соёлын төвийн гэрэл ас жунтран байснаа таг харанхуйлж хүмүүсийг баггүй бухимдуулах нэрэ. Уг нь яг энэ үед сумын Ахмад уран сайханч намжилгэгч хөгшин сайхан хөөмилж байсан юмсан ч. Дуу хуур хангинаж байсан улаан болон гинэтхэн таг харанхуй болсонд гайхсан хүмүүс нэр хийтэл болсон нэгэн зэрэг уулаг алдан хашгиралцсан бөгөөд тайзан дээр хөөмилж цогссон намжилгүй гинэтхэн муухай бархирахад хэдийгээр юу болсныг ойлгоогүй ч хумгүй пижигнэлдэж гарцгаажээ. Харин энэ үдшээс хойш хүмүүсийн дунд манай сумын улаан болон чөтгөртэй болжээ. Яагад нөгөө уран сайхаж байсан бүд жавын сүнс бог болцоход соёлын төвөө салгаа байж. Сумын уран сайханчдын концерт тоглож байхад тайзан дээр гарч ирчгээ дуулаад байгаа бололтой ам нь хөдлөө зогсоод байсныг намжилгүй харсан гэсэн. Гэлсэн яриад харсан төдийгүй нутаг ус алгасан яригдах болжээ. Намжилгүй айч дээрх яриаг үгүйсгэсэнгүй. Харин ч намайг хөөмилж байтал тог тасарч талигач бүд жав гэнэт нүдэнд харагдаад бүр дэргэд ирж зогсчгоод салахгүй байсан. Би жигтэйхэн их зочсон. Нэг мэтгэд хүмүүс буужигналтаад хөлөөбийг орхин гарцгаасан байв. Гэж ярьсан уг яриаг улам хөөрөгдө тавьчихсан байна. Ингээд хөөрхий сумынхан соёлын төвөөрөө шаг гайхан бүхэл ойр орчмоор нь явх хүн цөөрч юм. Арга буюу соёлын төвийн эрхлэгч цэвэрлэгч хоёр л өдөртөө нэг очдог болоод байж. Тухайн цаг үе захиргаалалтын үе байсан учраас сумын дарга удирдлагууд дээрх дам яриаг зогсоохоор шийдэн олон хүнд сануулга донг хүртэл хүртээн байж арай намжин болгосон байна.
Гэвч ийм арга хэмжээ аваад ч уг яриа намцсангүй. Тиймээс дарга нар үзэл сурталгүй цоо яриаг үндсээр нь таслан зогсоохоор шийдэж сумын бүх хөдөлмөрчдийг соёлын төвд цуглуулан хурал хийх болжээ. Дотор нь орхон битгий хэл гадуур нь явхаас ч цэрвэж болгоомжулж байсан сумын төвийнхэн аргагүй эрхэнд соёлын төвийн байшинд цугларан сууцгаасан байна. Сумын нэгдлийн дарга намын болон эвлэлийн өөрийн дарга хянан шалгах хэсгийн төлөөлөгч гээд сумын томчууд тайзан дээр эндэр зас суулан сүр дуйлянтайгаар зэрэгцэн суугаад хамгийн ихэнд уран сайханч намжилгайг олон түмний дунд үзэл сурталгүй яриа дэвэргэлсэн гэж үзэн намын гишүүнээр нь авч үлдэх эс үлдэх талаар хэлэлцжээ. Гэтэл хурал эхлэв үгүй юу. Сумын төвийн цахилгааны мотор тоглож сум бүхэлдээ гэрэлгүй болчихж. Дарга нар цахилгаанч нь тавтайг хуралд оролцогчдын дундаас дуудан босгож та ийм үзэл сурталгүй ярианд итгэж суухын оронд мотороо шалгаж байх ёстой. Дараа арга хэмжээ авах. Харин одоо явж моторынхоо байшинд очиж гэрэл залгуул хэмээн хөөж явуулаад хэдэн лаасаач хурлаа үргэлжлүүлсэн байна. Талигаж бүдж авын ихнэр болсон уйл жунжин байж манай сумынхан өөд болсон нөхрийн минь тухай ийм үзэл сурталгүй яриа дэгдээсэнд голдож гэж ирээд санал сэтгэлдээ хэлжээ. Дарга нарч гисэн энэ яриаг өлгөн авч иргэдийг зандарч байтал эндрийн дундуур цоож асаасан лаанууд гэнэт унтарчаач. Энэ үед соёлын төвийн цэвэрлэгч олны дундаас босч унтарсан лаага саах санаатай шүдэнд зурн төхөж очсон. Ламын ихнэрэ хэмээн дуалдаад гартаа барьсан шүдэнзээ шидчихсэн. Намын үүрийн даргын улаан нүрийг онож бөө юм болж юм. Учрыг ойлгоогүй хүмүүс хэртгэн зочиж шуугилдсан ч дарга нар сүртэйгээр зандрахад дор бүрнээ тагжиг болсон байна. Намын үүрийн дарга ихэд ууртайгаар та ямар санаатай нүүр лүүмийн асаасан шүдэнс шидэв гэхэд цэвэрлэгч авга ээрч төвдрэн ооч тарай дарга би таныг биш таны ард зогсож байсан талигаач бүдж авыг онох гэж шийдсэн юм чинь ийм болчихлоо гэхэн тэрэ. Намын дарга айж сүртхий бололт аргашаа хэд хэдэн удаа сүрхий харснаа сандлаа урагш татан ширээн шахан суугаад та нар чинь эрүүл байна уу өвчтэй байна уу хэмээн уурлан зандарч. Тэгэж байтал намын даргын хазрыг хэнэгэн алгадаад авах шиг толгой нь үсээ шидлэн огцом хөдөлсөний дараа тэр шанаагаа барин хэн намайг алгадав гэсэн шиг ээш тийш сүрхий хараад бэ одоо аймгийн намын хороонд мэдээлэл өгөх ёстой гэж хэлчгээд өнлийн босч алхтал мөн л хэнэгэн дэгээдэд авах шиг тараан очжээ. Соёлын төв дотор цугласан хүмүүс ч дуу алдан шөөгөж жодгор шүлмийн тухай айдас дахин сэтэрч энд тэнд сандал шаржигнан дуугараад босч суун уймэд явчихж. Талигач бүдчав намын даргад их муу хончон шиг түнжин муутай явсныг мэдэх сумынхан дор бүрнээл бүдчав үнэхээр чөтгөр болчихсон юм байна. Тэгээд намын даргаар оролдож байна хэмээн бодцоож амжижээ. Гэтэл намын дарга яана тамнэ бүдчав намайг авч явна гэд ясан сарвуугаар зуурчгаа тавихгүй байна гэж дотор ардсан дуугаар орилж гарсан гэдэг. Эндэр дээр эгнэн суусан дарга нарч айж байгаа бололт өндөлдсөн сумын хэсгийн төлөөлөгчийг намын дарга руу очихыг дөрөмдөж эхэлжээ. Чингтэл хэсгийн төлөөлөгч нар хөлөө сарвалзуулан хэн нэгэнтэй зодолдоодч байгаа юм шиг хөдөлгөөн хийгээд эхэлж. Тэрч байтугай нэг мөрдсөн хуу татагдсан хуралд суугчдын тийш шидэгдэхэд хүмүүс бие барьж чадалгүй орилдон уймэлдэж хаалга руу зүтгэжээ. Энэх уймэнээс болж соёлын төвийн цонхнууд тар нэрхийн хагарч үүнтэй зэрэгцэн талигааж бүдж авын тажигнтал энийх хахир хоолой соёлын төв дотор салхи шиг баржигнан тарж үл ойлгох байдлыг үүсгэсэн гэдэг. Нөгөө их үзэл суртал ярьж дөрөмдөд байсан дарга нарч эрэгдийн хамт сумын соёлын төвөөс гарах гэж шахацалдан дээр дороо орон сарвалзаж байсан гэдгээ. Энэ явдлаас хойш альва урлаг соёл, хурлын арга хэмжээг сургуулийн биеийн тамирын зааланд явуулдаг болсон бөгөөд харин чөтгөртэй соёлын төвийн байшинг араалын илэгдэлд орсон гэж үзэн буулгачээ. Горов 30 насны сүүдэр ойртох тусам
Эр хүний хайр халамж үгүйлэгдэж тэр бүхнийг мэдэрч чадахгүй явах нь аимшиг болж хувирдгийн билээ. Гэсээр бүсгүй яриага ихэлсэн юм. Тэрбэр өөрт тохиолдсон учир битүүлэг явдлын талаар нин угүй ярмаар байна гэсэн ч нэр хаяга нууцлахыг хүсч байсан юм. Олны хилам хэцүү болохоор аргачихгүй биз. Ингээд түүний яриаг сонирхуулъя. 3 жилийн өмнө намар анхны цас унсан цэврүүн өдөр хэдэн найзтайгаа хамт хотоос зайдуухан гарч альжаал ядаргаага тайлах санаатай явлаа. Над шиг 30 гарсан ганц бие бүсгүй амралтын өдрөөр гэртээ юу ч хийх билээд. Тэм учраас үеийнхэнтэйгээ хаяа нэг наргиж цэнгхэн таатай санагддаг юм. Тиймээс энэ удаа бараг л би өөрөө урайлаад энэ хэдийг авч гарсан байв. Засмал замаас салж шороон замаар хэсэг давхсны эцэст битүү модтой нэгэн уулын амандах цусланд 4 мулталсан юм аа. Ингээд авч очсон юм аа нааш цааш нь болгож төгөөсний дараа гал түлэн тугалцгааж агаарт гарч буйн хэрэг юу билээ? Арх тавсаас өгнөн халуун яриа өрнүүлсэн юм. Бид нийтдээ 5 уул явж байв. Миний 2 найз хүүхэн бас 10 жилийн ангийн минь 2 залуу байв. Эдэж ууж суусаар нилээн орой болох үед би надаас бусд нь 2-2-ороо хос болж байгааг анзаарлаа. Уг нь би Цэрэнбат гэдэг залууд охин наснасаа хайртай байсан юм л. Гэвч тэр 10 төгсөх жил надтай унтсныхаа дараа чи надтай онгон учирсан бол би чамайг насаараа хайрлах байсан гэд нүүр өгөхөө болчихсон юм. Үүнд нь би нэг их гомдож харамсдаггүй л дээ. Харин ч хаяахан өөрөө өдөж хоргоож уулздаг байв. Өнөөдөр ч гэсэн түүнтэй жаргах юм бодож байтал тэр албаар ч юм уу найз хүүхнийг минь шохоорхоод байгаа нь жаахан тиймэрхүү байв. Би түүний анхаарлыг татах гэж янз бүрээр үзсэн ч тэр намайг хүний урманд тоохгүй байваа. Сүүлдээ миний урам хугарч чимээгүйхэн гадагш гарсан юм. Зослонгийн навтгар байшингууд цасанд дарагдан уламж навтаах мэд санагдсанаас би бүүдгэр туяатаа дуулан жаргаж буй нарны зүг ширтэн уддал зогссон юм. Эндэрснээс хойш бүх юм сэтгэлд нэг л хүйтэн санагдаж байсан ч уусан жаахан арх салхинд гарууд гайхалтай хурд нөлөөлж дотор бүлээдсэн ухаан сэргэд нэг л таатай болох шиг. Өдшийн бүрийн нөмөртөл гадаа зогссон миний хойноос гинж гарч ирсэнгүй. Үүнээс болсон ч юм уу би гүрийг эдэл зогсоод байна. Гэвч намар өрөн жихүүн салхи жиндэх маягтай болж эрүүт өөрийн ирэхгүй байшин руу орсон юм. Гэтэл халамцуу найзууд маань аль хэдийн халуун янгийн ажлаа эхэлж гисэн бололтой айхалж геналцаар угтлаа. Бүсгүй хүний байж ядсан дуу алдалт эр хүний хүчрхэг шөөгд нан чих гжигдэх шиг л болсон юм. Тэрч байтугай энэ гжиг тарих толгойг минь дүүрүүлээд зангирч өөрийн ирэхгүй хамаг би арзагнан чийг татаж эхлэхэд би ямар ч хамаагүй эр хүнд дуу алдатлаа идлүүлмээр санагдаад явчихсан юм. Бүр байж ядсандаа буцаад гарсан. Ойр зураалхлаа. Зоны дэлгэр цаг биш болохоор хүмүүс ховор ажээ. Тийм болохоор ялимгүй хонигт автан надтай учирч хүслийг минь хуваалцах аз дээр байна уу гэж хаваар нэг хашгирмаар санагдаж байна. Гэтэл байшингаас нилээн зайтай модны хормойд нэг хүн сууж байгаа юм шиг. Үгүй юм шиг бүртэлсэн харагдав. Бүр түүд галаас саадж байх шиг санагдсан гэж. Ухаан санаа минь ганцхан зүйлийг хүсч байсан болоод ч тэрв би өөрийн ирэхгүй тэр учир битүүлэг гал руу алхаж гарсан юм. Яагаад ч юм бэ? Би хизээч дур хүслийнхээ боол нь болж байгаагүй хэрнэ. Тэр өдрөл тийм болчихсон юм шүү. Төөдөг рүү дөхөн очвол ямар ч хүн байсангүй. Би их гайхан бас дотор зарсхийг шиг болоод буцаад алхтал гэвгийнэ араас нэг хүн дэврээд авлаа. Тэрхэн агшинд би юу болсныг ер ойлгоогүй. Дөнгөж сая төрсөн айдас ул мөргүй арилж хүсэл тачаал мөн дахиад л дүрлзэх шиг болсон юм. Гэвч би бас ч гэж сэхээтэй байсан болохоор та юу хүн бэ? Тавиач гэд гараас нь мултрах санаатай зүтгэл нөгөө хүн хачин инхрийхнэр өргөн мод руу орсон юм. Би тэр хүнээс юр айгаагүй.
ямар дон шүглэхээрээ тэгдэг юм бүү мэд шууд хүзүүлж аваад үнсэлцэж эхэлсэн. Ойн гүн рүү ороод тэр мөр хүзүү цээж цаашлаад хөхийг мөн зөөлөн үнсэн өнгөлж эхлэхэд би өөрийн ирэхгүй хувцаа тайлж эхэлсэн бай. Хорвоо ертөнцийг мэдрэхэ байсан би байдгаараа тачаадан гинэж байснаа л сандаг. Нэг мэтгэд тэр миний чийг даасан нуудгайг минь хилээрээ зөөлөн шүргүүлж байгаад урд өмнө юр үзээгүй мундаг зүйлийг би рүү минь дүрэн оруулж зөөлөн бүлж эхэлсэн юм а. Би их л хурдан дур тавьчихсан юм шиг санагддаг. Ийм хурдан дууссанда би гайхаж байв. Тэрч байтугай дур тавьсныхаа дараа би түүнийг тэврэх гэсэн ч бэйд нь хүрч чадаагүй. Царайг нь харах юмсан гэж хичнээн бодсон ч нүдэнд минь юу ч тороогүй. Яагаад ч юм ямар нэгэн хүч уйлж дээдж байх шиг. Дур тачаалаа барьж ядахта сэтгэлдээ хийх олсон хүн дүрсэлж энгэр зүрсэн ч юм шиг. Нэг л сонин санагдаад байваа. Сэтгэл санаа урвуулсан тэр галзуу мэдрэмж үгүй болон бүх бие тавирсны дараа сая нэг дотор онгойх шиг болоод эргэн тойрно ажвал ойн жилөнд ганц цаархнаа хэвдэж байх нь тэр. Мөн яг энэ үед харанхуйд модод сүртэй шүүгэн жигтэйхний айдас нөмрөөд авч бил. Би байдгаараа гүйсэр байшинд ороод нэг хэсэгтэл юу ч дуугарч чадаагүй. Нөгөө хидч унтхан унтаад согтоод намайг анзаарсан. Би шүнжэнгөө дэв дав хийж хонсон. Тэгээд өглөө болов юу нөгөө дүүдэг галаасч байсан газарт очтол ямар ч үнс нурм үзэгдсэнгүй. Ерөөсөө өчигдөр орой тэнд юу ч болоогүй юм шиг байв. Тэр өдөртөө миний бие нэг л сонин сул байгаад хөдөлгөөсч дургүй хурж байв. Цэрэнбат хүртэл элдвэр аргадаа дийлээгүй. Түүнийг харах болгон төрдөг байсан хайрлах хүсэх мэдрэмж үгүй болчихсон юм шиг санагдаад байсан юм. Ингээд яах вэ? Энэ хачин явдал тексгээд дурсамж төдий болох шинжтэй болсон. Гэтэл баг сарын дараа нэг орой ажлаас ирэн хувцас сольж байтал гинэ дараас нэг хүн тэврээд авдаг юм та. Ойд төрсөн нөгөө их тачаал яг үүнтэй зэрэгцэн асаад ирэхийг би тэр дорн мэдэрсэн бөгөөд урдын адил ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй хөшөж орхисон байна. Түүнийг байна гэж сайн мэдэж байсан хэдий ч юу ч дуугарсангүй. Гэтэл зөв зүгээр асч байсан гэрэл гэнэтхэн унтарчихсан юм. Хэн унтрасныг бүү мэд. Тиймээс би үйл ялэг айдас тавтан "Тавич чи хин бэ?" гэж асуусан ч нөгөөдөг чинь миний араас тэрсэн чигээр огцом даран тонгойлгоод юу юугүй араас хийчих шиг болсон. Тэгэд урдынхаасаа илүү хүчтэй зохиж эхлэхэд хамаг юм амаар гарчхаж буй мэд санагдан би байдгаараа орилж байсан юм. Энэ гайхалтай секс бас огцом өндөрлөхөд хоёул зэрэг шахуу дуу алдан дур тавьж би түүний эргэтний лугшилтыг бүхий л биеэрээ мэдэрч байв. Энэ удаа би түүнийг дахиад алга болчихвээ гэж айн бушуухан "Битгий яваач, хэн болохоо хэлээч" гэвэл тэр араас тэврэн үзүүг минь эрвэгнүүлэн үнсэх зураа. "Чи айхгүй гэвэл би чамд хэлж өгч болно" гэлээ. Би түнд "Чамаас айхан бидгийг хэл. Банк хүсч явдаг болсон" гэвэл үл танихэр надаас хөндөрн өрөөний буланд очиж суугаад "Би чамд дүр байдлаа харуулмааргүй байна. Хол байгаарай" гэснэ уртаар санаалдан. Би нутаг усандаа тогтой томоотойгоор гайхагдсан хүн байсан юм. Гэтэл нэг өдөр миний нэг найз намаржаанда буух гэсэн юм туслаач гэсээр ирлээ. Би дуртаяа зөвшөөрч оройхон тэдний дочин нүүлгэлцэж өгөөд хөдлөх болтол найз минь. "Чи унаж ирсэн мөрө манай дүүд өгөөд явуулчих. Цаадагч нь малаа туугаад араас ирнэ. Өөрөө машинд суугаад яв" Гэхдээ би зөвшөөрөөгүй юм. Гэхдээ сайн даач дургуутсан юм биш. Амхандаа саваа гүйтмээр санагдаад тэр надаар дандаа тоглодог байсан учраас энэ удаа нэг сайн айлгая гэж бодсон юм. Тэдний нүүдэл хүн тавьдаг бүр гүйдэлтэй гэгддэг газраар яалтчгүй орой дайрч өнгөрөх нь тодорхой байв. Тиймээс замд нь отож байгаад
Дөхөөд эрүүт нь улаан дээл толгой дээгүүрээ нүмрөд машиных нь урдуур гүйл. Тэр үед шөнө болсон байсан юм. Гэтэл нөгөөдүүл чинь айсандаа ч юм уу намайг дайраад гарсандаа. Би өөрийгөө үгсэн гэдгийг удтал мэдээгүй явсан. Яагаад ч юм бэ? Тэднээс холдох гэхээр холдож болохгүй. Тэгсэн хэрнээ тэнд байхад уйдахгүй, өлсөхгүй, дарахгүй. Их л сонирн байсан. Хаяа таньдаг мэддэг хүн явахт нь дуудаж уулзах гэдэг байсан ч тэд намайг гаруу таал үхтлээ айгаад явчихдаг байв. Гэтэл нэг өдөр миний байсан газарт баахан лам ирж их дуугаар ном уншиж намайг цасан шамарга шорон шуурга нүүр нүдгүй балбаж ихэлсэн юм а. Тэр үед миний хөлгаар аимшигтай өвдөн нэг тийшээ зугтаамаар байсан ч би тэр газраас юр холдож чадахгүй байв. Гэтэл энэ үед буурал сахалтай царигсан хоолойтой хөгшин хажуугаас минь гарч ирэн намайг дагуулan явсаар ойн гүнд оруулж өгöd алга болсон юм а. Тэрнээс хойш чамтай таарах хүртлээр ганцаараа амьдарч байв. Харин чамайг харсан мөчөөс хойш би өөрийгөө хүн биш болж гэдгийг мэдрэх боллоо. Надад байсан цорын ганц зүйл өсөл тачаал минь чамаар тайлагдлаа. Гэт гинэтхэн алга болчихсон. Би хэрвээ зүудэлсэн бол сууга чигээрээ нүдэ хараастай зүудлэн гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч нэг зүуд давтагдана гэж юу байх билээ. Түүнээс хойш би удалгүй гинэтхэн ухаан алдаж унаад 2 хоног сэхэл хэвтсэн юм а. Тэр үед ээж маань ламхар боотгон гээд яваагүй хүн байгаагүй. Гэтэл нэг буу ээжид минь лос савдагт хорлогдсон бай. Хурдан аргалал амийг нь авч сална гэсэн юм билээ. Тийм учраас намайг жаахан гайгүй болмогц эмнэлгээс гаргаж тэр хүн дээр аваачсан юм. Гэтэл анхаарахад жирийн хүн байсан хүн надтай уулзаад бөөлөд ихлүүтэй цал буурал сахалтай өвгөн болж хувраад жигтэйхэн царга хоолойгоор хачин үг хэлээд чихтүүл эртэл хашигчин загнаж байгаад алга болсонд тэр хүн бөөлж дуусныхаа дараа хаа газар эмэгтэй хүн гарч болдоггүй уулус байдаг. Чи тийм газар савдагтай таарч тэр уг нь тэр болгон амьд хүнтэй таардаггүй ч ямар гайн таарсан юм бэ? Чамд их тачаадсан бололтой гэсэн юм. Надад учирсан энэ явдал зүуд зэрэглээ мэт санагдах байх. Гэвч үнэн болсон явдал юм шүүгээд яриага дуусгасан юм а. Жиж энэ явдал бусдад сургамжтай байх болов уу гэдэг үүднээс уг зуслангийн ам бол хандгаад гэдгийг эцэст нь дурдъя. Дүүнчлэн уулын эзэн савдаг. Хоёр нь тэсөөр ойлголт бөгөөд уулын эзэн гэдэг нь тухайн уулыг дааж байдаг онгоц шүтэн бол савдаг гэдэг нь альбан маягийн зүйл байдаг ажээ. Тиймээс савдаг хүний нүдэнд янз бүрийн байдлаар үзэгдэх нь их учир монголчууд хизээнээс баг балчир хүүхэд нас залуу охид хүүхнүүдийг уул хаданд ганцаар явуулахыг цээрлдэг. Дүүнчлэн эмэгтэй хүн очиж болдоггүй газар гэх мэтэр хөл хордог байсан ажээ. Савдагт хорлогдсон бүсгүй хүн нэг насаар зовлон дундагч гэж ярилцдаг байна. Савдаг нь хүний нүдэнд үзэгдэхтэй гоё сайхан залуу эсвэл үзэшгүй муухай өрөөл татанхай нэгний дүр ээрч харагддаг элдвтэй зүйл гэж ярилцдаг ажээ.